Улсын хурлын гишүүн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ улсын хурлын гишүүн Одон Туянаар Баянгол дүүргийн 4-р хорооны иргэдтэй уулзлаа. За өнгөрсөн 7 хоногт Баянгол дүүргийн нийт 8 хорооны 500 гаруй иргэдтэй уулзжээ. Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 1-р хорооны иргэдтэй уулзсан бол энэ удаад Баянгол дүүргийн 4-р хорооны иргэдтэй уулзаж өнгөрсөн 2013 онд хийсэн ажлаа тайлгнасан юм а. Гол юм юу гэхээр өнөөдөр бид иргэдийнхээ дуу хоолойг сонсч иргэдийнхээ дунд тэдний өсөн үдээж байгаа асуудал нийгмийн дэсгийн тодомцсон одоо ямар асуудал байна тэрийг мэдчих ёстой. Ингэж аливаа одоо шийдлийг зөв гаргаж одоо орон нутгийн болон төрөлсгийн одоо бодлогыг бол зөв тодорхойлох ийм боломжийг бол бүрдүүлнэ. Тийм учраас бид байнга та бүхэнтэйгээ ойр байж та бүхнийхээ дуу хоолой санал бодлыг сонсох ийм зорилготой бол ажилладаг. За ингээд 2013 оны ажлын тайлангаа хэвлэж нийт өрхүүдээр хөрвүүлсэн байгаа 2013 онд хийсэн ажлын тайлан та бүхэнд хүрсэн та бүхэнд танилцаж судалж энэ талаар тодорхой мэдээлэлтэй болсон баха гэж бодож байгаа. Иргэд маань бас нөгөө улсын хурал дээр хилцэж байгаа хууль тогтоомжийн талаар бол аягүй сайн мэдээлэлтэй байгаа. Угаасаа олон суугаарч гардаг болсон. Тэгээд иргэд маань бол бид бол хэд хэдэн одоо иргэдтэй холбоотой хуулиудын төслийг л бас тайлбарлаад асуултанд нь хариулж байна л да. Өмнөх хороодоор явж байхад бол хамтын тэтгэврийн хуулиа хурдан батлаач. Энэ эмэгтэй гишүүд архины хяналтын тухай хурдлаач. За тэр ихэд урамшуул олгох одоо энэ хуулийн төсөө хурдан батлаач. Цэцэрлэгийн асуудлыг шийдээч гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. Баянгол дүүрэг нийтдээ 23 хороотой. Энэ удаагийн уулзалт нь 14 дахь удаагийн уулзалт болж байгааг улсын хурлын гишүүн Одон Туян онцлон тэмдэглэлээ. За иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нийтийн эзэмшлийн талбай хог хаягдал, доголдолтой цахилгаан шатны асуудлыг бүрэн шийдвэрлсэнд иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн. За мөн цаашид сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган үний зам талбай байгуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг иргэд хүссэн юм а. Одоо энэ Golden Park гэдэг энэ хотгонд байна. Энд одоо бараг их олон хүн амьдардаг л да. Тэгээд их машин тавих зогсоол байхгүй жоохон юу байдаг л да. Ялангуяа одоо автобусны буудлын энэ юу хоёр одоо зам явган үний зам бас их хэрэгтэй байна. Машин одоо бороо ус ороход маш их хэцүү байдаг. Энэ уулзалтанд Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, мөн дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтс зэрэг байгууллагууд оролцож иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авсан. За тус байгууллагуудаар дамжуулаад уулзалтанд хүрэлцэн ирсэн 300 гаруй иргэн бичгээр санал хүсэлтээ илэрхийлсэн юм а.